Та нар Легонд дуртай юу? Би бүр хар багасаа Легогоор үхтлээ тоглож ирсэн жирийн нэгэн чийл залуу байхгүй юу? Тэгээ сонирхолтой факт хэлэхэд би хамгийн анх YouTube дээр Легоны тухай бичлэг хийж Lego stop motion хийдэг байсан. Тэгвэл өнөөдрийн бичлэгээр бид Lego кино дээр товч тайлбар болон Xenon миний бие өөрийн дүгнэлт сэтгэлдээ үлдэх болно. Мэдээж бичлэг эхлэхийн өмнө над улаан товчоо сайн дараад өгөөрэй guys. Дараах тусам илүү сайн бичлэгийн хурдан оруулнаа. Нэгэн гайхалтай Lego hot болох Bricksburg-д Emmett гэдэг эгэл жирийн зааврын дагуу амьдардаг залуу байна. Зааврын дагуу амьдран гэдэг нь болохоор Lego барих заавар шиг амьдрах заавараас байдаг. Ерөнхийдөө бол тэрийг яс дагдаг гэсэн үг. Нөгөө талд нь бас зааврын дагуу амьдардаг Master Builders буюу өөрсдийн толгооноос сэтгсэн шинэлэг санаандуудаараа юмсыг бүтээдэг хүмүүс байгаа. Товчхондоо яг энэ нийгэмд болохоор хоёр төрлийн хүмүүс байна. Master Builders тэгээ зааврын дагуу юмыг хийдэг хүмүүс. Emmett маань амьсгалах, дасгал хийх, усан доорох, өглөөний цай уух гээд бүгдийн Lord Business-ийн Octane компаниас гаргасан. Хэрхэн яаж нийгэмдээ зохицож аз жаргалтай амьдрах вэ гэдэг зааварчилгааны номны дагуу бүгдийг үлддэг. Жирийн залуугийн жирийн нэгэн өдөр нь үргэлжилж ажилдаа яваад тархын алдаад барилгын талбар дээр нь үл мэдэгдэх хүн явахыг анзаараад тийшээ нь очиж шалгаж байгаа нэг балаа нөхрөө санаандгүй явчиход унцдаг. Унсан нөх дотор нь үл мэдэгдэх гялалзсан улаан ид байхыг хараад хүрмээр санагдсан болохоор явж очиод хүртсэн чинь Эмметийн ухаан санаа нь балартаад буцаж сэрхэд цагдаагийн мөрдөн байцаалтын газар сэрнэ. Мөрдөн байцаалтын өнөөд нь хоёр нүртэй сайн бас муу цагдаа байна. Маш сонирхолтой. Манай хоёр нүртэй цагдаа маань нуруунд дээр наалцсан улаан таглааг хаанаас яаж авсан гэд юу болоод байгааг ч ойлгохгүй байгаа. Хөөрхий Эмметээс бүр 9 шидийн асуулт ойлгомжгүй байдлаар асуув. Тэгээд бас түүний харилцаа холбоо тогтоосон найз нөхдөөс нь хэн болохыг нь шалгаж явхад яг үүндээ манай Эммет зааварчилгааг дагаж амьдсаар хэний ч нандин хүн биш, ерөнхийдөө хинч түүнийг тооддоггүй, хинч биш болгоо мэдээд готрангуй харуулсан байж байтал барилгын талбар дээр таарсан эмэгтэй буцаж гарч ирээд робот цагдаа нарыг өстө болгож тавиад Эмметийг тэндээс аварна. Энэхүү дур булаам үзэсгэлэнтэй охиныг Wild Style гэдэг ба энэ охин нь зааварчилгааны дагуу биш өөрийн шинэлэг сэтгэлгээ мэдрэмжээрээ юм зохион бүтээдэг Master Builder. Бөөм болоо зүхтах зур Wild Style Emmet-д чи бол эртний домогт өгүүлэгдсэн сонгогдсон нэгэн. Хүй байж араа юуны сонгогдсон нэгэн юм бэ гэхэд Lord Business гэж хамаг бүдүүн хорон санаат байна. Тэр манай энэ Lego ертөнцийн хамаг юмыг бүтээдэг дэг журамд оруулаад зааварчилгаа гэдэг зүйлийг гаргаж ирсэн хүн. Бас өөрийн нууц религ өрөөндөө хүн төрлөختний ертөнцөөс олсон 9 шидийн сонин зүйлсийн цуглуулгатай. Жишээлбэл шархны наалт, хумсны будаг арилгагч, түлхүүр мөлхүүр гэдэл ёстой юу байна, юу л байна. Харин түүний хамгийн том нууц зэвсэг бол наалдан пад. Яг англиар Crazy Glue гэдэг нэртэй цавуу байдаг ч үсгнүүд нь арилцсан болохоор Lord Business Craggle гэж уншаад байдаг. Дэг журам хэм хэмжээ зааварчилгаа тогтоох хэтэрхий дуртай болохоор Lord Business Lego ертөнцийн бүх зүйлсийг наалдан бадаар наагаад барилга байгууламж Легонуудыг яг байранд нь байлгах хорон төлөлгөөтэй тэрхүү наалдан паадыг нь зөксөөж чадах зүйл бол улаан таглаа. Тэр улаан тагlaаг нь манай Emmet олоод авчихсан болохоор Vitruvius гэдэг энэ цагаан өвөөгийн домогт сонгогдсон нэгэн болсон. Харамсалтай нь Emmet чинь бүх юмыг зааврын дагуу хийж амьдарсаар ирсэн болохоор Wild Style бас бусад Master Builder-үүд шиг 9 шидийн янз янзын зүйлсийг өөрийнхөө бодол, өөрийнхөө сэтгүүрээр барьж чадахгүй. Энийг мэдсэн Wild Style бөөн уур. Энэ муу балай заавар харахгүй бол болдоггүй хүн яаж Lego хүн төрлөختнийг аврах юм бэ? Би сонгогдсон нэгэн байх ёстой байсан гэд бухимдлнаа. Аргаа бараад Emmet-ийг нөгөө цагаан өвгөн рүү авч явна. Авч явах зуранд бид бүхэн Lego ертөнцид олон төрлийн газрууд байдгийг олж харнаа. Хотын амьдрал, үлгэрийн амьдрал, ковбой амьдрал ёстой янз. Emmet-ийг бүхнийг мэдгч цагаан өвөөтэй уулзуулаад хөөрхий чи онцгой залуу биш жирийн залуу байна штэ. Чамд ямар нэгэн шинэлэг санаа байна уу гэсэн чи Emmet яг би нэг удаа 2 давхар бөөдөө хийх гэдэг санаа олж байсан л та гээл мангар юм яриад байна. Наа чин бүр сүүрцэн санаа байна. Гэтэ яах вэ зүгээр дээ би чам Master Builder болгож хувиргаж чаднаа. Химэн яг хичээлээ заах гэсэн чинь Lord Business-ийн муу талын цагдаа роботнууд манай эдийг мөшгөөд гараад ирнэ. Wild Style өвөө хоёр хурдан сэтгэж овоо гарамгаа зүхтэж муур хулгандаж явах зур робот цагдаа нар манай гурвын гатлаж байсан замыг нурааснаар доош унаад үхэлтэйгээ эвлэрсэн чинь үүлэн дундуур гинэд Batman гарч ирээд эднийг аварна. Яа, Batman убаа гараад ирлээ. Сонноос Batman Wild Style хоёр маань үерхдэг. Зөвхөн найз залуу гэсэн үг. Emmet бас тэнд хардаастай чаавас. Хэнгэр дээгүр нисээд газраар давхиад бөөндөө Cloud Cuckoo Land гэдэг Master Builder-уудын цугладаг нууцлах газар ирээд хамтдаа цуглаж ярилцаад цаашлаад яаж Lord Business-ийг зогсоох талаараа ярих гэсэн боловч Emmet маань хэтэрхий жирийн номоогоос болоод Master Builder-ууд түүнийг тоож нухацтай ерөөсөө хүлээж авдаггүй. Гэтэл робот цагдаа нараас зогтох үеэр тэдний нэг нь Emmet-ийн хөлн дээр байшил тогтоогч наацсан байж таарад Cloud Cuckoo Land-ыг нь самраад хамаг Master Builder-ыг барьцаалаад дав. Emmet болон түүний яриаг сонсч исэн ядчил тооны эдэн нөхөд хамтдаа Gals
Шумбагч онгоц хийгээд зүгтсэн боловч идэрхий өөр өөрийн сэтгхүүгээр барьснаас болоо шумбагч онгоц нь хідэн тийш салаад нурхад зөвхөн Эмитийн барьсан 2 давхар буудан л үлдэнэ. Ямар ч тач манай эд түүний буудан дотор орж цагдаа нарыг явтал нуугдаад одоо энэ хизүү байдлаасаа яаж гарах вэ гэж байжсэн чинь Киборг далайн дээрэмж усан онгоцондоо манай залуусыг аваад Эмитийн жирийнч гэх юм уу мангарч гэх юм уу санаанууд нь Lord бизнесийн эсрэг ажиллаж ийн дахиад зөндөө ийм санаанууд гаргая гэж шийдээд эцэст нь нэг Эмит маань урам ороод Lord бизнесийн офис руу нууцаар нэвтрээ ороод наалтан бадыг таглах төлөвлөгөө зохиодог. Lord бизнесийн офис руу оруулдаг нисэх онгоцнуудыг яг дуурайлгаж зааврын дагуу хийж нууцаар дүрсгэж ороод төлөвлөгөөч амжилттай бүтээд цагдаа нарыг аргалаад үе үе дамжин дээшилж Эмит Wild Style-ийн жинхэнэ нэр Люси болохыг нь мэдэж аваад яг хайрын холбоо үүсгэжсэн чинь Люси гүй Batman-д үерхэж байгаа юм чи ерөөсөө тийм холбоо ярилцсан үлсгэж болохгүй шүү дээ. За манай далайн дээр юм чи улаан лазеруудыг унтраагаад Эмит наалтан падыг таглагын даваан дээр робот цагдаа нар дэндүү олоолаа гарч ирээд манай хамуудыг бүгдийг баривчилж барьцаалаад бүхнийг мэдгч цагаан өвөөг маань алчна. Дөн Өвгөө өхөөсөө өмнө Эмитэд домог бол худлаа. Би зүгээр хүмүүст итгэл найдвар өгөх зорилгоор зохиосон юм аа гэж хэлнэ. Lord бизнес хотыг наалтан бадаар наахаар явсан үед нь Эмит өөрийгөө түнэр харанхуй хаа хүрхэн тодорхойгүй хар нөхрөө шоронгийг ажилуулж исэн Патрик таслан авч доош унаад найзуудаагаа болон мастер билдвэрийг суллана. Мастер билдрүүд адаг зүйлд нь Эмитийн ачаар хамтдаа бүгд дэг журамд орж сэтгээд телевизэр бүх хүмүүс наа зааварчилгаагаа дахаа болоо шинээр юм зохион бүтээд эрэх чөлөөнийхэн төлөө тэмцэж уриалаа томоохон дайн дэгдэнэ. Бүтээлч Лего хүмүүсийн эсрэг дэг журамд Lord бизнес. Харин хорвоо дэлхийгийн нөгөө талд Эмит яг үүндээ жинхэнэ хүний ертөнц рүү унсан байдаг. Энэ бүх хугацаанд тэд зүгээр Лего тоглоомнууд байсан бөгөөд жинхэнэ хүндрэлтний амьдрал дээр бүтээлчээр сэтгээд аавынхаа тоглоомоор тоглож байгаа хүү дэг журамтай альва зүйлсийг яг байранд нь байлгах дуртай А2-ын зөрчилт өрнөж байна. Аав наалтан бадаар бүгдийг хөдлөхгүй яг байгаа байранд нь байлгах гээд харин хүүн болохоор бүгдийн шинээр сэтгэхэд илүү гой зүйл барих гээд гэр бүлийн үйл ойлголцол явж байна. Хүү Эмитийг Лего ертөнц рүү буцааж шидэж оруулаад дахин нэг боломж авсан Эмит одоо бүр мастер билдер болцсон янзын робот барьж аваад хэцүү байдалд орсон найзуудаагаа авран хамтдаа тулцаар Lord бизнесийн офис руу орж хүн бүр онцгой бөгөөд өөрийнхөө өөрчлөлт хийх чадвартай. Тэрээр Lord бизнест бүх зүйлийг хянах шаардлагагүй бүтээлч байдал хувь хүний зан чанарыг хязгаарлахгүй харин хүлээн зөвшөөрөх ёстой гэж хэлдэг. Энэ нь манай хорон санаанд Lord бизнесийн санааг өөрчилж, наалтан бад болон хэм хэмжээ тогтоохоос сэргийлж чаддаг. Жинхэнэ амьдрал дээр ч бас аав хүүгийнхээ барьсан олон янзын сонирхолтой зүйлсийг харж урам ороод арай гэж бүх зүйлсийн учир тайлэгдан наалтан бадыг таглан зогсоогоод бүгд өөрсдийн өвөрмөд содон байдлаа дэлгээд Batman маань хаягдаад Lucy Emmet хоёр романтик хайрын харилцаа үүсгэснээр кино маань өндөрлөнө. За тоглосон юм да. Бяцхан дүүгийн аимшигт тоглоомнууд манай Lego хотыг эзлээд дуустдаг. Зовж учраа олсон юм Бяцхан дүүгийнхэн тоглоомнууд нь гараад ирдэг нас. Ярэ. За энэ Lego Movie гэдэг кино нь бүр хаа байсан 2014 онд гарч исэн. Одоо бол 2025 он болж байна. Тэгэхээр 11 жилийн өмнө гарсан байна. Ингээ бодсон чи ёо би бүр хөөгшөрж байгаа юм байна штэ. Яана. Би багасаа Lego-гоор тоглох маш дуртай байсан. Гэтэ эрэг Lego амар үнэтэй болохоор явц дундаа хүссэн бүхнээ хийж чадалгүй тоглох хүслээ багаар алдсан гэж боддгоо. Тэрнээс ч оюутан болсон ч гэсэн бяцхан тоглох хүсэл ирмэлзэл маань байсаар л байдаг. Бас энэхүү киноноос бид бүхэн өөрмөц шинэлэг байдлаа хадгалж өөрийгөө дэг журамд хэрэхгүй те илүү бүтээлч хүмүүсийг яг юу хүмүүс болгож чинь тэрийг хадгалах хэрэгтэй гэж ойлгож болох нэ. Өөрт бас энэ AI, ChatGPT энэ амар хөгжөөд байгаа штэ. Тэр дунд нь робот бас өөрийнхөө те бүтээлч сэтгэлгээ хадгалж үлдэх хэрэгтэй гэж би бол боддог шүү. Бас манайхан хүмүүсийн хийж чадахгүй юм байх ёстой тэгэж болохгүй гэсэн зүйлийг хүн дээр авалгүй өөрийн өөрмөц содон байдлаа үргэлж хадгалаарэ guys. За тэгээ бичлэгээ энэ хүртэл үзсэн юм чи лайк болон subscribe-а дарахаа мартахгүй үсттэй. Дараад намайг дэмжээрэй баярлалаа. Хамтран ажиллах байгууллага байна уу? Guys, please надтай хамтран ач гуйж байна. Ийшээ холбогдоорой. Өглөө болгон эртлэн босож шалгадаг шүү. За дараагийн сонирхолтой бичлэгээр уулзтал түр баяртай.